гадаадын улсуудаас манай улсад импортоор орж ирж байгаа эмийн бүтээгдэхүүнүүд нэлээд их байдаг. За тэгвэл эдгээр эмүүдийг иргэдэд худалдаалахаар хэрэглэх заавар найрлагыг нь бус эмийн хайрцаг савлгаан дээр монгол хэлээр хийлсэн байх ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Харин харамсалтай нь энэхүү хуулийн заалт бодитол дээр огт хэрэгжихгүй байсаар байна. Сүүлийн жилүүдэд эмийн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар ихээр ярих болсон. Манайхан ч эмийг эмчийн бичиг зааваргүйгээр дуударгаараа эмийн сангаас худалдан авч ястал зүгээр чихэр жимсийг хэрэглэдэг хэд хэсдэхгүй. Дуур мэдэн төрөл бүрийн эмооч хэрэглэнээс болоод элдв сөрөг нөлөө үзүүлэх эмийн хордлогонд орох зэрэгээр иргэд эрүүл мэндээрээ хохирох явдал ихээр гарсаар байгаа юм. Энэ хүрээнд 2010 оноос эхлэн гадаадын улс орнуудаас импортоор орж иж байгаа эмийн бүтээгдэхүүний баглаа бодол дээр хэрэглэх зааварчилгаа найрлах зэргийг монгол хэл дээр хэвлэсэн байх шаардлагатай гэх хуулийн заалтыг эмхийг хэрэглэхийн тухай хууль зөвшөөрсөн байдаг. Харамсалтай энэ хуулийн заалт тэр бүр хэрэгждэггүй гэхэд болно эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа импортын эмийн бүтээгдэхүүнүүдийн заримд нь монгол хэл дээр бичсэн зааварчилгаа огт байдаггүй хэрнээ эмийн сангуудаар чөлөөтэй худалдаалагдсаар байгаа юм. Уг нь хуулийн дагуу импортын эмийн бүтээгдэхүүн бүр дээр монгол заавар байгаа тохиолдолд эмийн зохистой хэрэглээний ач холбогдол дэвшлэгт эрсдэлж багах нь ойлгомжтой. Гэсэн ч Монголын хууль 3 хоног гэгчээр аль 2010 онд хуульчлагдсан уг хуулийн хэрэгжилт өнөө хүртэл хөрсөн дээр буухгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр эмийн тухай хуульд эмнэлгийн хэрэгсэл эмийн тухай хуульд 2010 онд орсон өөрчлөлтөөр Монгол улсад одоо орж ирж байгаа импортын эм маань монгол хэл дээр хэрэглэх заавар одоо бүх юмтайгаа байхаар ингээд хуульчилсан юм байна. Тэгэхээр яг үүний дагуу эрүүл мэндийн яамн дээр хүний эмийн зөвлөл дээр шинээр орж байгаа юмуудыг бүртгэхдээ за энэ монгол эмийн монгол хэл дээр заавартай байна уу гэдгийг шалгаад давхар энэнтэй давхар бүртгэдэг. За ерөнхийдөө үүнийг 10 оноос хойш энэ бүртгүүлсэн юмуд бол бүгд одоо монгол заавартайгаар бүртгүүлсэн байх учиртай. Тэгэхээр 10 оноос хойш бүртгүүлсэн юмуд бол одоо гадуур худалдаанд гарахдаа бүгд монгол заавартайгаар худалдах ёстой. Энийг бол тухайн эмийн ханган нийлүүлэгч одоо зарж байгаа байгууллага маань өөрөө тэр тайлбар заавараар хангаж хэрэглэгчдэд өгөх ёстой байна. За 10 оноос өмнө бүртгүүлсэн эмүүд бол орос улсын англи хэл дээр бол заавартайгаар бүртгүүлэгдэж болж исэн хуулиараа. Ерөнхийдөө нөө хүчинтэй хугацаа нь одоо 5 жил дуусаад эргэж бүртгүүлэхдээ дахиж нэр Монгол улсын бүртгүүлэхдээ шинэ хуулийнхаа дагуу Монгол эмийн заавартайгаар бүртгэгдээд ингээд явах хэрэгтэй ийм л зүйл байгаа юм л да. За яг мэргэжлийн хэлтэй байгууллагын тухайд бол 2000 мэргэжлийн байгууллагаас бол яг гадуур худалдаанд байгаа эмүүд дээр үнэхээр монгол заавартай байна уугүй юу гэдэг нь тухайлсан хэн шалгалтыг бол хийгээгүй. Ерөнхийдөө мэргэжлийн байгууллага жил болгон эмийн сан эм ханган нийлүүлэгч байгууллага хэтгүүд хийсэн шалгалтаар юу шалгадаг вэ гэхээр тухайн эм нь монгол улсын эмийн бүртгэлтэй эсэх за мөн чанар аюулгүй байдал нь алдагдсан. Ер нь яг эмийн чанар аюулгүй байдал талаас илүү шалгалт хийгээ явдгийн. Яг хөө дунд нь бол мерсэрээ сонгон авч зарим нэг эмүүдээр бол яг бүрэн одоо яг бүтгэлтэй байна уугүй юу одоо Монгол дээр заавартай дарж гинэ үгүй гэдэг нь шалгаж явдаг. Гэхдээ яг тусгайлаа зөвхөн Монгол эмийн заавартай байна уугүй юу гэдэг нь бол одоогоор шалгаагүй байна. Манай улсад 3000 орчим нийт төрлийн эмийн бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг гэсэн тоо бий. Үүний 80 орчим хувь нь импортоор орчдөг. Түүгээр зогсохгүй манай улс эмийн хэрэглээгээр дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад өндөр байгааг судалгааны дүн бий. Эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуй нэгж байгууллагуудын хэлдгээр бүгд найрамдах хятад ард улс болон бүгд найрамдах солонгос улсаас орж ирдэг зарим эмийг хэрэглэх зааврыг орчуулахад хүндрэлтэй байдаг талаар хэлж байсан юм. Уг нь хуулийн дагуу Монгол улсад худалдаалахыг зөвшөөрж эмийн бүртгэлд орсон л бол Монгол заавартай байх учиртай ч өнөөх мордохын хязгаар вэгчээр хуулийн эргэлтийг сахиулж ажиллах төрийн механизм сул байгаа нь эндээс харагдаж байгаа гэхэд хэвсдэхгүй.